За наран цогт нэр дэвшигчийг бас төрийн албанд олон жил ажилласан, олон салбарт ажилласан. Ард иргэдийн болон төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбооны туршлага бол олон жил ажиллах бол мэднэ, дэмжиж байна. Хэд хэдэн зүйл дээр бол анхаарч ажиллаач гэдэг зүйлийг бол бас би тодорхойлж хэлмээр байна. Би энэ өнгөрсөн оны ихэнх үеэс л ахуулаад засгийн газар маань зүгээр зээл хууль ингээл явж исэн зүйл дээр нэг яамны сайд нь бичиг өгөөд Монгол банкны хамтын зээлийг үндсэндээ бараг 600 мянган төгрөгийн тэтгэврээ авч байгаа хүний 200 мянганд л бараг зээл олго гэдэг нэг юм бичиг очсон юм шиг байна. Тэгэл эндээс ахуулаад жилжингээ үргэлжилсэн нэг тэтгэврийн зээлийн асуудал. Тэгэхээр энэ тал дээр бол манай зүйл мань одоо ч гэсэн бас хүмүүсийн асуудал байна. Сая сүүлд их хурлаас бас өргөдлийн байнгын хороо, нийгмийн бодлогын байнгын хороо, их хурлын дарга гэдэг олон ерөнхий сайд тэргээл янз бүрийн хүмүүсийн төвшөнд яригдчихэж нэг тэтгэврийн зээлийн асуудал 36 хүртэлх сараар сонгож юм шийдвэр гарсан. Бас хэсэг бүлэг бас ахмадууд бас дахиад санал тавиад байгаа. Тэр нь юу вэ гэхээр ахмадж үзэж болохгүй хүмүүс байна л да. 45-та 50-та тэтгэврт гарцсан хүмүүс 600-700 мянган төгрөг амьдарч чадахгүй учраас зээл аваад ажлын байр бий болгоод өөртөө гэр бүлээрээ жижиг дунд үйлдвэрлэлийн ийм бизнес хийгээд байгаа. Тэгэхээр манай зээлийн үг харахаар ахмадуудад ерөнхийдөө моргжийн зээл олддоггүй, бизнесийн зээл олддоггүй, хөнгөлөлтөө зээл олддоггүй учраас ганц байгаа нь найдвар нь тэтгэврийн зээл байна. Тийм учраас энэ арилжааны банкудад сая сүүлийн Монгол банкны мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр заавал байх нөөцийн хэмжээг бас тодорхой хэмжээгээр чөлөөлж мөн эрсдлийн жингсэн зээлийн тэтгэврийн зээлийг буулгаж тэр боломж олгосон байлээ. Тэгэхээр үнэхээр тэр бизнес хийх гэдэг хүмүүс нь ядаж тэр 36 биш юмаа гэхэд 24, 25, 6 гэдэг хүн болгон өөр байгаа. Арилжааны банкуд нь хоорондоо ярьсан юм шиг ерөөсө 24-өөс дээш олохгүй гэдэг ийм байдал байгаа. Энд ч олиггүй зах зээл болчиход байгаа юм биш үстэй гэдэг тал дээр бол та бас нэг санд бодлоо бас нэг хэлээч нэг. За хоёрдугаарх нь би энэ мөнгөний их усрын хүнтэй байна гэж банкуд яриад байгаа. Манай улсад нийтдээ 3 сая 675 мянган данс байна хадгаламжийн 27 их найд төгрөг байна. Энэний 500 сая төгрөгөөс дээш хэмжээтэй хадгаламж эзэмшигч нар 5 мянган хүн л байна. Нийт хадгаламжийн 50% баг эзэлж байна. Тэгэхээр энэ юуг харуулж байгаа нөхөр нэг хэсэг хүмүүст бол асар хэмжээний мөнгө байна. Энэ нь өөрөө эргээд мөнгө хөвлөх буюу өндөр хүүгээр хадгална. Тэрийг цааш нь дамжуул зээлдэх учраас Эрдэнэт гишүүнд 1 минут өгье. Тийм учраас энэ мөнгө хөвлөлтийн гэдэг нэг энэ зүйл нь бол цаанаа их усртойгоо холбоотой. Их уср нь өөрөө магадгүй цаанаа энэ орлогын дэндүү их ялгаа байгааг л харуулдаг юм л д. Маш цөөхөн хүнд бол нийт мөнгөний хэсэг бүлэг хүмүүс байна. Дээрээс нь энэ банк ус санхүүгийн ломбард өдрийн зээл гэдэг сарын үндсэндээ бараг 30, 40, 50% хүүтэй зээл байна гэдэг чинь энэ бол яг нэг үгэлэхэд бол маш хүүний дарамтнд иргэд байгааг бол харуулж байгаа маа. Тийм учраас энэ тал дээр бол бас анхаарах хэрэгтэй байна. За моргжийн зээлийг түрүүс хүмүүс хэллээ. Өндөр тансаг гэдэг юм уу? Тийм байруудад ихэнх нь ингээд олгогдсон. Жирийн иргэд олгохдохгүй байгаа. Энэ бол жирийн багш юмч ажилчид хүмүүст олдохгүй байна. За 3 дугаарх нь энэ зээлдэгчийн эрх ашигыг хамгаалахын бүтцийг Монгол банкн дээр бий болгож өгөхгүй болохгүй байна гэж би харсан. Банкуудын эрх ашигыг төлөөлдөг бас хүмүүс янз бүрийн аргаар орчдсон юм шиг байна. Зээлдэгчдийн эрх ашиг юм дээр та анхаарч өгөөрэй. Наран цогт нэр дэвшигч хариулна. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За тэтгэврийн зээлд ингээд хамаагүй оролцохгүй юмд нэлээ оролцсноос болоод асуудал үүслээгээд тэгсэн. Тэрнтэй бол тэдээ санал нэг байна. Гэхдээ яалтчгүй энэ бас мөнгөний өмнө цэний уналтаас болоод ядуу орлоготой иргэдийн амжиргаа бол нэлээд хүнд гар дээр олгодох орлого багассан байгаа учраас энэ бас саяны энэ бодлого төв банкны хувьд бол бас өөрийнхөө оролцох төвшөнд оролцож энэ 36 сар болгосон асуудал нь
За ахмадуудын гар дээр очих, сард очих орлогыг л нэмэгдүүлэх ийм зорилгыг агуулж байгаа гэж ингэж ойлгож байгаа. За ялгуурлан гадуурх маягийн тэр нөгөө бусад зээлүүд олдохгүй байна гэдэг асуудал бол бас банкуд дээр яригдана гэдэг нь нөгөө тавигдж байгаа шаардлагаараа яалтчгүй тийм юм руу орж байгаа болов уу гэж ингэж бодож байна. Гэхдээ таны хэлж байгаа олигопол шинжтэй хит одоо эргэлэгчдийг хохироодог яг зах зээлээс хит давуу байдлыг үүсгэсэн зүйл бол мэдээж энэ төв банкн дээр хяналтынхаа чиглэлээр бол анхаарал тавьж оролцож хянал шалгалтын хүрээнд бол хийгдэх ёстой ажил мөн үү. Гэхдээ нэг зүйлийг би та бүхэнд бас хэлье. Зээлийн хөв ингээд өндөр байна. Хадгаламж эзэмшигчний цөөхөн хадгаламж эзэмшигч олон байна. Энээс болоод байна гэдэг асуудал бол бас эмзэг асуудал. Яг тэгвэл манай банкуудын их үүсвэрийн 44% хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө дээр тогтож байна. Нөгөө талдаа гадаад пассив нь 62%-аар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл гаднаас мөнгө татж авчирч байгаа. Тэгээ энэний нээлттэй позиц хэр байна, ямар нөхцлөөр авсан байна гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ гадаад зах зээлээс ирэх бидэнд бас нэг сорилт гэсэн үг. Эрсдэл гэсэн үг. Тэгэхээр зэрэг нөгөө бид хэд ингээд манай макро нөхцөл өөрөө энэ боломжийг олгоогүй үед захиргааны аргаар юм хүчээр нөгөө мөнгөө бас байршуулж байгаа эзэмшигч зүгээ дайрах юм бол бид хөрөнгөний урсгал нээлттэй ийм жижиг зах зээлд байгаа улс хөрөнгө урсгалт зээл долларжилт руу шилжих энэ инфляци өндөр байгаа үед бид нар хадгаламжийн үр ашиггүй чиглүүлж дагалдах бас энэ зах зээлийн нарийн хүндрэлүүд гарах ёстой. Мэдээж бид нар инфляцийг төв банкны гол мандат бол инфляцийг намд ор түвшинд барих. Тэгээ энийгээ дагсан энэ их үүсвэрийн зардал багасах, энэ бусад банкны үйл ажиллагааны бас үр ашгийг сайжруулах дээр ч гэсэн анхаарна. Бас нэг ажигласан зүйл бол яг өнгөрсөн жилээс хойш банкны ашигт ажиллагаа бол нэг 16 орчим хувиар буурсан байна. Энэ юг дээр нь хүний нөөцийн зардал 14.1%-аар нэмэгдсэн билээ. Энд чинь өөрөөр хэлбэл юу гэсэн үгээр үйл ажиллагааны зардал бас энэ ажиллаж байгаа хүмүүсийн цалин мөнгнөөс болоод нэмэгдээд бас ашигаа шахаж яана л гэсэн санаа. Тэгээ энэ бүх асуудлыг бид нар цогцоор нь бодож асуудалд хандах нь зүйтэй. Мэдээж энэ хэрэглэгчийн эрх ашиг хамгийн чухал, энэ ч бас төв банкны хуулиар хүлээсэн үүрэг. Тэгэхээр энэ дээр таны хэлж байгаа санаануудыг бүгдийг ажил хэрэг болгохын төлөө энэ тооцоо судалгаатай ажиллая гэж ингэж бодож байна. Эрдэнэ гişүү тодруулна. За би нэг яг саяны тоог бусад улс орнуудтай харьцуулахад манайх хэд их ялгаатай болчиход байгаа дээр анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл саяны тэр моргжийн зээлээс ахуулаад мөнгө угаалт их явж байна. Энэ байшин барилга руу асар их бохир мөнгөд орж ирдэг. Энийг банк нь өөрөө цаагаараа одоо зээлээр дэмжиж байгаа юм шиг ийм зүйлүүд яваад байгаа учраас энийг бодож хэлсэн шүү. Түүнээс ч мөнгөө банкнд хадгалах нь бол муу зүйл бол биш гэдгийг бол хэлмээрэн да. Дээрээс нь манай зээлжих чадвар бол одоо сайжирч байгаа гэж гадаад их усвэрт санхүүгийн үлгээ сайжирч байгаа. Дээрээс нь 6 тэрбум долларын үлдэгдэлтэй болсон гэж одоо валютын нөөц. Тэгэхээр энэ өөрөө цаанаа бол эргээд хүү буурах ийм нөхцөл бол би бодит нөхцөл бас бүрдсэн байгаа болов уу гэж харж байгаа. Тийм учраас энэ хүүг буулах асуудал дээр та бас хамгийн түрүүний ажлуудыг хийгээрэй. Тэр бүтцийн хувьд хяналтын бүтцүүд дээр бас анхаарал хандуулаарай гэж хэлмээр байна. За баярлалаа.